Улсын хурлын гишүүн зөвхөн гэмтрэг үйлдэж байхдаа буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчлагдсан тохиолдолд бүрэн эрхийг нь түтгэлзүүлнэ гэсэн хуулийн заалтыг үндсэн хуулийн цэцээс хүчингүй болголоо. Үндсэн хуульд иргэн бүр хууль шүүхийн өмнө тэгшэрхтэй байна гэж заасан учраас улсын хурлын гишүүдэд давуу эрх олгосон хуулийн заалтыг зөрчил гэж үзлээ. Албан үүргээ умартаж эрүүгийн хэрэгт холбогдсон этгээдээс мөнгө авсан, иргэдээс мөнгө авч завшсан, эрх мэдлээ уруулан ашигласан цагдаагийн 4 албан хаагчийг авилгатай тэмцэх газар шалгаж байна. Эрүүгийн цагдаагийн албанаас энэ жил бэлгийн мүлжлэгтэй холбоотой гэмтэргийн улмаас 130 эмэгтэй хохирсон гэж мэдээллээ. Дээрх бүсгүйчүүдийн 20 нь насанд хүрээгүй охид байжээ. Улсын хурлын байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын орооны даргаар улсын хурлын гишүүн элдв очрыг томилохыг гишүүдийн олонх дэмжлээ. Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг ерөнхий боловсролын сургууль, мэрэгжлийн боловсрол сургалтын байгууллагын багш албан хаагч нарт удирдлагын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуул олохтой холбоотой журмыг шинжилэн баталлаа. Журмын дагуу багш нарт улирал бүр урамшуул олох юм а.